цаали хуйван дүүрээ цаасан сүүн мэлтэдтэй цаасан сүүний ариван багтаа юм цаан хани сэтгэл баясаа гэрийн багнанд өлгсөн радиогоор алтайхан гайн улс эгшиглэж байна. Энэ л эрдүү боловч хам хилэмт сайхан хоолойнд монголчууд тэр чигээрэн дурлаж зүрх даран сонсож даган дуулж байсан үе. Тэртээ Баруун аймгийн анслагдсан нэгэн суманд бусдын ладил түүний дуунд дурлаж мөрөөдөж явсан тэрхүү бол өдгөөгийн Ванганы нэрмжит Захан аймгийн хөгжимт жүжигэн театрын гослол дуучин Цэрэн Доржийн сутай билээ. Ар халахын алдарт дуучин гих албан бусч ард түмнийхээ чинхүү сэтгэл зүрх хайр бишрлэр өгсөн нэрээр цоллуулсан Пилжэгийн адар сүрэнгийн дуунуудыг сутай ахин сэргэн дуулж дуучны замнлан эхлүүлсэн. Дуучин хүний алга ташаалттай, адармаатай, аз жаргалтай амьдралын замаар 20 гаруй жил алхаж, даруухан гэрчин хөдөлмөрлөж яваа энэ эгэл уран бүтээлчийн тухай ийхүү ихийг мэдэх хүсэл төрлөө. Мэдээж Эчин хурлаа багшийн шав байсан хөнгөхөр дуулаачуур урд зүйн талаар бол маш сайн өндөр мэдлэгтэй. Мэргэжлийн дуулаачуулаад мэргэжлийн бүтээлүүд дуулаад явсан бол мэргэжлийн сайхан дуучин болчих тийм бүрэн дүүрэн материалтай хүн бол манай сутай байгаа. Адар сүрэн ахын сайхан дуунуудыг өнгө тембрийн хувьд их ойролцоо төхүү ингэж дуулдаг. Цөөхөн хідэн дуучтай нэг нь бол манай сутай байгаа юм аа гэж ингэж дотроо бодож явдаг юм аа. За одоо ар халахын алдар дуучин адар сүрэн гэж одоо сайхан дуучны бол одоо хүүхэд байхаас ахуулаад одоо шумын арай дуурд одоо сонсож өссөн л дөө. Цэргийн чуулгад ажиллаж яваад 2001 онд Завханыхаа театрт, Нутгийнхаа театрт ирээд ажиллахад одоо манай багш нар намайг одоо чи адар сүрэнгийн дууг дуулах ёстой гэдээ одоо анх би одоо тэгээд ятгахтай энэ намрын сөрөө гэдэг дууг нь дуулж байсан юм аа 2001 онд. Адар сүрэн маань одоо миний их сайхан найз л да. Тийм учраас би одоо Нутгийнхаа тийм баас баритон хүүхдүүдийг сутаагаад за адраахынхаа дууг дуулаарай. Чи одоо ер нь чиний хоолой доошо хөнгөнөөд та нар адраахыгаа их шүтдэг. Тийм учраас өөрсөндөө бас тийм юм сэтгэл юм оруулсан байх шүү. Бас тэрийг дуулна шүү гэд. Би бас тэгж загтдаг. Нэг онцлог бол одоо адраахын дээд гартааны дууралт гэж бид нар ярьдаг л да. Энэ нармаан дууралт байгаа. Одоо тэрийг бол их төхүү ойртуулж их ойртуул дуурж байгаа нэг хоёр дууч мэдгэн. Тэр нь одоо манай сутай нэг нь одоо манай нөгөө Батбаяр хоёр дуулдаг. Тэрнээс бусад одоо ингээд адар сүрэн ахыг дуурайд дуулж байгаа хүмүүсүүд нь бол хоолойны тембр доод өнгийн дуурайгаад байдаг болохоос одоо дээд энэ нармаан дууралт энэ тэр дээгүүр дуурж байгаа тэр дуунуудын тэр үг л нэг тийм төхүүлж ойлгож ингээд дуурайд байгаа дуучид бол их цөөхөн харагдаад байдаг. Алтайхан улсыг бол сайхан дуулсан. Энийг бол хөгжим зохиолч мэргэжлийн хөгжим зохиолч яагаад үндсэн юу энэ баримтлаад үндсэн одоо орчин үеийн өрөөний хэлтийг хэлбэлгүй их зөв дууллаа гэж дүнэлж байгаа би бас чигээрээ сонсч байлаа. Би бол сутайда баяр хүргэж байна. Адар сүрэн ахын дууг ингээд барьж аваад тэгээд хүндэтгээд хөгжмийн бараг тэр чигээр нэгтэйгээ. Тэгээ адар сүрэн ах шиг дуулах гэж одоо ингэж хичээж байгаа юм болов нэг том давааг одоо давж байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Адар сүрэнгийн дуу муу эднэрийг бол маш гоё дуулна. Ер нь одоо хуучны тэр бартонуудын дуунуудыг бол дуулахад ер нь хэнээс нь чаанаас нь ч тутгааргүй тийм сайхан дуулна шүү. Тэр адрагийн дууг дуулахад ард түмэн одоо маш их баярлдаг, алгадчихдаг. Тэр сайхан хүнийг одоо дурсдаг. Ийм учиртай. Завханаас төрсөн одоо баригл бадартай дуустал тасрахгүй байсаа гэж бодож
За Зохион аймгийн Вагны нэрэмжит хөгжим жүжигчдийн театрын госолдоочин Сутай бид хоёр бол 1990-ад оны сүүлээс их танилцсан байдгийг. За тэр үед би Зохион аймагт хөгжимчийн дунд сургуулийн уран сайхнууд ажиг захирлаар ажиллаж байлаа. Тэгэхэд Сутай маань анх тэнд бүрэн жолоогчдэр одоо дуулаач болох зорилготой шав орж ирсэн санагдаж байна. Ер нь сайн гүнзгий танилцсан үеүүд тэр 2000 он гараад соёлын их сургууль оюутан болсон цагаас хойш над дээр дадлага хийхээр очиж Ичи орлоо багшийн шав гээд над дээр очиж дадлага хийжсэн. За тэгээ сургуулаа төгсөөд Зохион хөгжим жүжигчдийн театрт дуучнаар ажилласан. Тэр үед би хөгжим жүжигчдийн театрын уран сайхны хөдөлгөөч найрал дууны багшаар ажиллаж байсан. Тэгээ учраас бол өдөр болгон тогтвол надтай ажилладаг ойр харьцаатай байсан ийм дуучин. Байгаас өгсөн сайхан өгөгдөлтэй чүд хүчрэх маяг өвөө яваа. Энэ хоолойны юу бол энэ хооронд бол нэгдүгээр ард түмэл танигдаад эхэлсэн. Хоёрдугаарт маш их туршлагатай болсон. Одоо ийм дууч. Миний бодлоор одоо бараг 20 жил болж юм. 20 жил болж байгаа гэж бодож. Тэгэхээр Сутайгаа бол ямар ч байсан одоо хөдөө орон нутгад тогтсон суурьтай ажиллаж байгаа. Маш сайхан одоо баритон хоолойтой дуучин гэж байга үндэтгэж одоо шавьяага үнэлж авд юм аа. Бид хоёр бол яг хамтарч хийсэн уран бүтээлүүд бол цөөхөн. Тэгвэл Тэнгэр нутгийн цагдаа гэж дуу бүтээлвээ. Тэрийг бол маш сайн дуулсан их амжилттай явж байгаа. Одоо ялангуяа Завхан нутгийн хан бол их сайн мэддэг болсон байлаа тэр дуу. 22 жилийн дараа одоо Зохион аймгийн Отгон тэнгэрийн аршаа соёлын Отгоны боргоон дээр ирсэн байна. Отгоны боргоо гэж сайхан дуу маань 19 онд бүтсэн. Шүлгийг нь одоо Монгол улсын гавьяат эдийн засагч манай Завхан аймгийн засаг дарга байсан. Яруу найгч соёлын гараалсан Бадцааны төрсөн дүү штэ. Бацаагаа дуурайгаад бас шүлэг үчих аяастай сонирхолтой байсан. Тэгэхээр нутгийнхаа тухай нэг хэдэн сайхан дуу тантай юм ярина гэдэг. Над дээр хоёр шүлэг очиж өгсөн. Хоёул нь яа хийж өгсөн. Тэр хоёул нь хоёулаа дуулгаж байгаа. Анх Отгон тэнгэрийн боргоог бол дуучин Баатархууд дуулсан байсан. Тэгээ сүүлдээ ганц өөр энэ нутгийн дуулах нь дээр юм байна. Сутай чи дуулж өгч гисэн гээд нодлон билүү надаас дуулсан.
борго цагаан самраа эжимин дүртэй атомтой руласын оргодом сүрэг унган борго очирваны Би одоо 2001 онд сутаага шавар хүлээж авсан соёл урлагийн сургуульд Туранхай гэрчийн борзод орж ирж байсан. Тэгээд би бас чи одоо иймэг Туранхай горгор хоолой молоо чи юу байдгийн бол та гэж асууж байсан. Тэгсэн нэгээд нэг их юм дуграагүй. Тэгээ би төгөлдөр хуур дээр ингээд шалгаад тэгсэн чинь их сайхан хоолой. Бүр өөрт нь бүр баймааргүй чихтэйхэн гой хоолойтой байна. Тэгээ би бас тэгжсэн. За чи их сайхан хоолойтой байна. Одоо чи бидний нутаг отхон тэнгэр хайрхан. Тэр сайхан өндөр уул устай тэр агуу нутаг чамд одоо бас их сайхан дуулах хоолой за яаж дээ. Ер нь одоо отхон тэнгэр хайрхан минь захныханд маш их сайхан хоолой за яаж одоо их сайхан ухаан заяадаг тийм учиртай. Би бас чамайг нутгаасаа ирж байгаа болохоор бас баярлж байна. Одоо би чамайг шаваар авнаа гэж хэлдээд тэгээд шаваар сутаага авч ирсэн. Үнэхээр сайхан хоолойтой болохоор бас ингээд ажиллахад бас урамтай нэг сайхан дуулахад чинь одоо шавнар их сайхан хоолойтой сайхан дуулахаар багш нь одоо би юм заасан юм уу гэж бодох жишээтэй их баярлдаг штеп хүүхдүүдтэй.
Айгүй хөдөлмөрч ер нь тэгээ их юм асууна. Их юм их лавладаг. Яа одоо тэгвэл яах вэ? Ингэвэл яах вэ? Тэгэл одоо зуныхаа амралтаараа бас дуулаад л нутагтаа бас чадартаа одоо хөдөөмөдөө бас энтэн дуулах юм бас байдаг. Тэг чин дандаа өргөлж над дээр уцаар ярьж асууж яадаг. Одоо ийм их сайхан яалтчгүй л нэг дуулахын төлөө одоо төрсөн тэр аав ээжээс их сайхан хоолой заяасан ийм л гүн байгаа юм. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бас ард түмэнд одоо соён гэрүүлэх ажил хийж сайхан дуу хоолойгоор нутаг ус аав ээжээ магтаж одоо ингэ сайхан дуулж авч байгаа хөдөө. Миний ээжийг Довчин Жамцын Манзарагч гэдэг Завхан аймгийн Дөрвөлжин сумд төрсөн ийм сайхан буурал байдаг юм аа миний ээж. 37 онд төрсөн миний хөө би. Аав ээжээс өсвөлээ төрсөн. Одоо 2 миний энэ 2 дүү байж байна. Нэг 5-6 дүү. 5-6 байна тий. Миний ээж одоо миний аавтай хандлаад 10 сайхан хүүхд төрүүлсэн 5 эмэгтэй 5 эрэгтэй хүүхд төрүүлсэн байдаг. Манай хамгийн баг хүү байгаамаа хүмүүний сутай. Энэ урлагийг багасаа их сонирхсон хүүхэд. Дуунаа удам дуучдын удам байгаа миний талчиг байгаа, эцгийн талчиг байгаа. Одоо нэлээд олон жил ингээ сайхан урлагийн хаажид өөрөө сонирхолтой ч хүн байна. Сайхан явж байна одоо. Одоо ээжтэй зориулаад нэг сайхан дуулъя гэж боддог байсан. Яруу найрагч Алтан Түлхүүр маань одоо ээждээ би гэж энэ сайхан шүлгийг миний ээжэд зориулж бичээд тэгээд одоо энэ сайхан шүлгэнд миний багш Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн давгийн Цэвэн Арвдан багш маань ая хийгээд би одоо 2019 оноос хойш энэ дуугаа дуулаад явж байна. Ятхын шулгатай дуулж байгаа бичлэг явж ялээ. Тэр бол их айтайхан сайхан дуулсан байлээ. Horvon bolcu turce
мандах шиг уужим хорвог гүйж иржээ орвод намайг тоссон энэ дуу хонгорэж минь бүүвэ хосгүй сайхан энэд аялагоо бүсгүй заяаны зөөлөн сэтгэлээ хорвоод намайг тоссон энэ дуу хонгорэж минь бүүвэ хосгүй сайхан энэд аялагоо Ровин сайхан эжүүдийн зөөлөн сэтгэлээ. За миний аавыг давчингийн цэрэнд орж иж хүн сайхан хүн байлаа. Миний аав багшийн сургуулийн орос хэлний ангийг төгсөөд эрхүүд мэрэгжил дэвшлүүлээд улстай 40 гаруй жил одоо орос хэлний багш хийж байгаад тэтгэвртээ гараад тэгээд мал нэгээд нутг руу гарсан хомын тал руу. Тэгээд би чинь айлын баг болох дээрээ тэгээд аав чирээ дагаад явдаг. Тэгээд тэнд 5 6 жил маллаад хөдөө. Тэгээд нэг өдөр намраа одоо өдөө зөвхт отор хийж явж байгаа ааваасаа би гүйдэг. Ааваа би дуучин болмоор байна гэдгсэн. Тэгсэн чи аавд гэдэг. Чамаа Улаанбаатар тэгэл Цагаанбаатар руу ч явуулахгүй хүмүүн. За чи тэгвэл хавлаа шиг дуулж чадах уу гэж. Би хав зүгээр Монголын арай дуур сонсоод хавлаа шиг дуугныг хараагүй ч гэсэн бас дууг мэднэ. Зулай цагаалтайг дуулж илаа. Тэгээд юусан. За энэ жилдээ бол чамааг явуулахгүй. Одоо медэтлэх яг тэр үед Монгол Улсын их сургуульд сурж исэн. Тэгээд олон хүүхдүүдийн оюутныг төлбөрөгцсөн шүү дээ зах зээлийн үед 90 оны ихээр. Тэгээд дараа жил нь би ч одоо дуучин болно гэж аймагтаа ирээд энд цавхны хөгжмөжийн коллеж маань дуулаач анги нэгдсэн байна гэд маа нэг найз хэлээд. Тэгээд тэнд очиж шалгуулад миний анхны одоо багшлал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүрэн жаргал гэж одоо Валиагийн бүрэн жаргал гэж одоо соёл урлагийн сургууль багшилж байгаа. Тэгээд багш дээрээ нэг жил болоод 2000 онд бүх цэргийн дуужимч болоод дуучин аавна гэсэн зар хараад тэгээд тийш очиж шалгуулсан нандаа багш одоо манай хаян хэрвээ багш байлаа амьд нөгөө тийш орсон чинь нараад дугаар сонсдгол нөгөө мундгууд л байна. Тэдрийг хараад дуулахсан өвдөг мөвдөг чичрээ чинь аюул болж байгаа юм шүү. Тэгээд ямар ч байсан дууссан. Тэгээд за энэ хүүхдийг маргаашнаас аав нандин цэцгээгээд хаян багш тэгээд бүх цэрэгт орж ийл одоо бүх цэргийн дуужимч болох гэж бас тэр үед хоёр ансамбл нийлсэн байсан. Их Монголын элсийг имжээрлэж урссан Завхан гол бол Сутай дуучны төрж өссөн нутаг болох Завхан аймгийн дөрвөлжин сумыг дайран өнгөрнө. Байгалийн үзэсгэлэн хүний сайхан сэтгэл хосоосон тийм л газар төрж багш аавын хүмүүжил үнэнхөө сургаалт ээжийн дэргэд өссөн болохоор хүний хайрлаж инэрх ач санах тус бүтээх сэтгэлээр дүүрэн салгиж явдаг юм билээ. Сурагч ах удаа ичин гүрэн байж олны өмнө гарч орос дуу дуулж сургуулийнхаа орос дууны авар болж байсан түүнийг дуучин болоход аав ээж нь их л дургүй байсан гэдэг. Гэвч бурхан түүнд дуулах сайхан хоолойг заяаснаас хойш яахч билээ. Өвөр зөөхөө өвлжөө дуу 1997 онд зохиогдож гарсан дуу байна. Нэр төгжмийн зохиолч Гадангийн алтан хуйг бит хоёр нэг жүжиг дээр Маяковскийн нохоо бөөс гэдэг жүжиг дээр хамт ажиллаж ирсэн. Тэгээд нэг шөнө унтчихад гинт аавыгаа зүүдлээд тэгсэн миний толгойд л нэг хоёр мөр орж ирсэн. Тоолболын дахилтынх нь өндөр хөх аавыгаа өрөвдөн хайрлаж санах юм да өвөр зөөхөө үлжөндөө буугаа бол яагаа бол гэж. Тэгэд тэр шөнө дунд бос суужгаад энэ зохиол юугаа шүлгээ биччихсэн.
шүлгээ өглөө нь Алтан уягт авчираад үзүүлсэн чинь Алтан уягт маш их таалагдсан. Тэгээд тэр үед бас Алтан уягийн аав Гадангой биенх чилэрхүү байсан үе. Тэгээ энэ ч бас их нөлөөлсөн байх гэж ингэж боддгийн. Тэгээ 12 сард манай гавьяаш жүжигчин Гиндан Дарман Эрдэнэт анх дуулсан юм шүү дээ энэ дууг. Тэгээд улсын цэрэгт Алтан уягийн тайлан тоглолтуулаад Эрдэнэт ихэнд нь дуулсан юм. Тэгээд шинэ гарсан дууг дахиулах гэдгийг би бас үзээгүүл явсан хүн гэсэн тэр тэгтэн дахиулаад тэгжсэн. Тэгэл Гамбат дуулаад тэгээ ер нь бол Эрдэнэтээс илүү нийтэд түгж хүрсэн нь бол Гамбатын юм байна. Тэр хөдөө намайг мал болж яхад өөр хүүшийн өвлжөө гэж тийм өвлжөө байдаг байсан байхгүй юу? Тэр өвлжөнд манайхан өвлждөг өөр одоо манай ээжийн тал тэгэл эцэг өвгүүд бүгд өвлж удам давж өвлжсэн тийм өвлжөө. Тэгээ нэг л дотн бас ингээд завхны сумдаар бас нэг баригадын томилтын ажилдаа явахаар боллоо. Тэгсэн чинь Улаанбаатараас хүрээ дууны гэж ярьдаг юм да. Одоо манай Чулуун чимэг гавьяат Чуукагч маань нэрээд битээр хамт явлаа завхны хэдэн сумаар. Тэгээд өсөнд нь Чуукагчд энэ өвөр зөөхий өвлжөө гэдэг дуу дуулж нэх гой дуулдаг. Тэгэд энэ дууг л би одоо нэг өөр юм бол дуулах юмсан гэж бодож явдаг байсан. Дууныхаа гişээг би өнгөрсөн 100 өвлжөн дээр босгоод нэг онцгой сайхан тийм үйл явдал болсон да. Тэгээд тэр үеэр бас мөн Сутай над руу ярьдгийн. Би одоо таны тэр үр зөөхөө өвлжөө дууг шинэ найруулгаар дуулмаар байна гэж. Тэгээ андив багштаа оо Сутай чи яг өөрөө манераар дуулаарэ. Гамбат гавьяатаас хойш одоо ер нь нэг олон дууч дууссангүй наатах ч тэгээд гэсэн. Тэгээд энэ дуугаа би багшаасаа зөвшөөрд энэ авч игээд дуулсан да. Сутай бол их тийм дууг амьдруулж дуулдаг. Жүжигчний ур чадвар талаас дуучин гэхээс илүүтэй тэр талаас нь их бодож ингэж дуулдаг. Тэр дууны утга санааг сэтгэл зүрхэндээ тээж ингэж дуулдаг ийм жүжигч дуучин байгаа юм. Тэгээд ер нь бол тэгж талыг барьж дуулсан байлаа. Сүүлийн уран бүтээлүүд дотроос тэр би бол өвөр зөөхөн өвлжөө гэж одоо Алтан уяг гавьяатын их сайхан дуу байдаг. Тэгээ тэр дууг театрууд дуулах дуу юм гэж бодож явсан. Тэгтэл манай Сутай дуулсан байсан. Тэгэхэд бол их гоё нааж их гоё дуулсан байна лээ. Бүүвэлж байгаа юм шиг, тийм аргадж байгаа юм шиг, тийм өнгө аястай. Тэр нь бол маш их өөр өс болж ингэж хүрчээсэн. Өдөртэй шөнтэй
늙은 эцэг минь уузе өндөр хөх авига өрөөдөө хайрна санах юмда өөрцөгийн өвдөж ондоо Сутаа маань яг төгсг ангидаа байж исэн тэгсэн одоо манай их хурлын гэсэн Санжимтов дарга маань баахан завхныхаа дуучдыг миний бас нэлээ хэдэн Ахмад дуучид ингээд Солонгост одоо монголчуудаа үйлчлэх нэг сайхан юм хүүхдүүдийн гадаадыг үзүүлэх бас дэлхийн ертөнцтэй танилцах ийм сайхан ажилд авч явсан л да. Тэгээд ингээд байжсэн чинь Сутаа одоо сэтгэл санаа нь Солонгос төр нь үлдэж ажил хийх сонирхолтой байсан байна. Хизээч одоо тийм сайхан хоолойтой хүн харааж ил юм уу ямар юм хийхэд амжилт олохгүй. Би одоо тэр ирсэн улсууд нь тэгжсэн. Амжилт олохгүй. Ямар ч хэрэг байхгүй. Угаасаа бурханаас чи дуулах ёстой гэсэн ийм заяа илгээсэн бурханы одоо дуу хоолой шүдэ дуулна гэдэг чинь гэж би тэгжсэн. Тэгсэн за ингээд ирэхгүй байна. Одоо яг төгс ангид ангилээгээ би бас дотроо их харамсаж байжсэн. Уг нэг сарч болоогүй. Бараг хэдэн сарж биш одоо нэг хоногийн дараа хүрээд ирсэн орж ирээд би жоохон уурлаад ангаараа бөгшөө гэдэг нэг дурдурангөө өгөөд за гээл гэсэн. За чи яг гэж ирж байгаа ингээл тэгсэн. Би одоо хичээлдээ орё одоо хичээлээсээ болж байгаа жигдчихлээ одоо хичээлдээ орё сургуулаа төгсөе да гэдэг. Зөв байна сайн байна чи би одоо шимдаа ирэлж. Чамайг отхон тэнгэр хайрхан дуучин гэж хоолой заяасан чамд завхан нутаг чи завхандаа дуулах гээд бас нэг их сургуулийн дипломтой дуулах учиртай байна. Сайн байна. Одоо өнөөдөр өсгсээл өдөр болгон чи хичээлээ хий. Би тэг сутаага загинжсэн. Тэгсэн чи тэгнэ багш би хүүн одоо ерөөсөө тэгнэ гэд. Тэгээд маш их сайхан хурдан хугацаанд сайхан ари армаас бас сонгодог дөрвөн ари армаас их сайхан дуулсан л да. Нөгөө байгалийн хоолой сайтай болохоор тий хүн орон нутгийн театрт хөдөө нутагтаа энэ урлаг уран сайхны ажлыг хийн гэдэг чинь их өндөрлөлттэй ажил байдаг. Ямар ч байсан гэсэн одоо сэтгэл хойрохгүй өнөөдрийг хүртэл ингэ зүтгэж байгаа. Үнэхээр урлагийн одоо урлагтай хайртай дундаа дуртай ийм сайхан дуучин хүн юм да гэж бодоод би яг 5-ны 1 адилаар хүндэтгэж байдаг хүн л дээ. нал론 소와 호르송 ngolingो 산나멜레테드생 강강아바가다 허서더성 거이헝나마리 өнгөйомма. За сар хайрхан гэж энэ сайхан уул бол одоо миний төрсөн нутаг одоо Завхан аймгийн Дөрвөлжин сумд оршдог тал дээр ганцаараа оршдог юм сайхан хайрхан байдаг юм а. Одоо бид нар бол эцэг өвгдөөсөө шүтэж ирсэн юм сайхан хайрхан байдгийг. Ер нь олон янзын дуу шүлэг байдаг л да сар хайрханы талаар. Би одоо 19 онд бодож яваад Гомбожуу гэдэг одоо сайхан яруу найрагч ах маань үүдийн говьтой бэгрийн хүн л дээ. Тэгээ би Гомбожуу хахта бас санал болгоо та миний нутгийн одоо хайрхны талаар нэг шүлэг бичиж өгөөч гэдгсэн чинь Гомбожуу хамаан одоо дууны шүлгийг бичиж өгөөд энэ одоо Монгол улсын урлагийн гавьд төлтөн Эрдэнэ очрох маань гэж одоо би 24 онд одоо Завхан аймгийн Дөрвөлжин сумынхаа одоо 100 жилийн агаар энэ сайхан
шинэ уран бүтээлээ өлгөөсөн дуусан билээ. 산 멀어도 타르다 사롭다 더서 으쓱인 우르고시 사르하이르한 어디 말라네 따로 혼장 가르치는 생일 그 섬 사랑 오다민 안심 도끝에 우들이 호뜻해 아야린 세트일 때 오락산 사로다 파다민 сургуулаа төгсчгөөд бас захандаа ажиллаад ингээ байж исэн. Би ч одоо бас нэлээд өндөр настай хүн
бас янз бүрийн зүрхний өвчин тусаад ингэж ийсэн. Над руу чинь зайг өдөр олон уцтаад надад ч одоо бас эдийн засгийн хувьд тэгэж эмээ аваарай гэд одоо өөрөө одоо тэр аймгийн чатрын дуучид хэцүү шттэ амьдралын цалин мөнгө би одоо мэдлгүй яг. Ингэж сэтгэлээ хаагаас нутгаас минь ингэж хэлж би бас ингээд нүдэн цус гарч ийсэн. Найздаа улам их уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Миний найз бол ер нь бас тэгээд хувь хүн талаасаа их тийм даруй төлөв тэгээд их нөхөрсөг, шогч ер нь ингээд цуг явахд сутаатай цуг явахд ерөөсөө өөддөггүй. Одоо энэ тэнд одоо хөдөө гадаа явна. Хэд хоног яаж явж исэн ч тэгэл ерөөсөө ингээл ерөөсөө хувцсныхаа хэлхсийг зүгэл ингээл ерөөсөө тэгэл галтаасан юм л ингээл байж байна. Үсээ ингээл самнаал ингээл байж идэг ийм хүн байхгүй. Тэгэхээр зэрэг тийм хувийн зохион байгуулалт өндөртэй их цэвэрч нэм бай. Одоо тэр байдал нь одоо өөрийнх нь уран бүтээл дээр ч гэсэн харагдаж байдیں۔ Сутаатер бол одоо нэлээд багасаа эхэлж найзлсан нийнээ дэмжиж явдаг ийм сайхан найзуудаа. Тэгээд намайг бодоход бол манай сутай нэг ч удаа зүгээр суудгүй маш их хөдөлмөрч ийм мундаг залуу юм аа. Тэгээд сутайдаа цаашдынх нь уран бүтээл өнөр амжилтыг хүсье. Тэгээд уран бүтээлийн одоо их амжилтыг хүсэн өрөөё. Улам эрэл хийлч байгаарай. Улам уран бүтээлээ чамбааруулж хийгэрэй гэж одоо ингэж сутаада их амжилтыг хүсээ өрөөё. За манай Завхан аймгийн Хөгжим драмын театрын гоцол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сутай гэж одоо миний бас эрхэм сайхан найз минь байгаа. Тэгээд Сутай бит хоёр бол бас хоёулаа нэгэн үед их хөдөөнөөс орж ирэл тэгээд соёл урлагийн их сургуульд баг хамтдаа ашхуу суралцаж төгсөөл тэгээд найзалж нөхөрлөж гэр бүлэрээ одоо хаач явсан мэдтэй устай одоо бие биенээ бас туслах юм дээр тусалж ярьж хөөрөх юм дээр ярьж хөөрч ингэж сайхан одоо найзууд явдаг юм. Өчигдөө цаашаа олон сайхан уран бүтээл хийж ард түмэндээ өргөж ард түмэндээ хүрээлэгдсэн, хайрлагдсан сайхан дуучин болоорой гэж би ерөөдөө. За тэгээд энэ сайхан хутагт хувилгаадын нутаг оюунлаг завхан нутагтаа төрж өсөж ажиллаж амьдарч байгаадаа би одоо их баяртай, жаргалтай явдаг юм шүү. Мөсөн дуулах дотгоо мишэн тагтсан улястай